За ханы өслөө. Яна хамгийн хэцүү сэдвтэй минь гэдэг. За юунаас эхлэх. За хүүхэд байхаас л эхлэх. Тэгээ хүүхэд байхад тийм үү. Нөхөдтэйгээ тоглох. Сайхан байсан. Харин одоо би нас үеинд одоо хөрөх тусам дайсантайгаа харилцах сайхан болсон. Юу гэж итгэх тусам хутгалуулж хаширлах тусам аврагдах шалтгаантай болох юм даа. Инхээр хүүхэд байхад итгэлийг зүгээр л өгч, зүгээр л бааж чаддаг бол харин хөгших тусмаа итгэж чадгаа болж хаширлах нь аминд орж амьдралаа авч явах одоо арга болох мэт. Энэ л сэтгэл зүйн бэрхшээл бидний одоо нийгмийн стресс гэдгийг бий болгоод ч байгаа шиг. Та бараг байхгүй байж болох зүйлийг байлгаж байгаад хүн гэдэг бид чи ямар амар адгуу юм амт юм бэ? Хүн гэдэг чи ямар амар асуудал тарихчтэй. Хүн гэдэг бид нар яасан өчүүхэн зүйл дээр тэсвэр төвчээр алдаж. Тэн дээр нь зүгээр л үзэл бодлын цэгцэлгээ хийхэд л давчих зүйл дээр өрөөлөөс тийм үү өслөл авах гэж шат зурлан амьдрт юм бэ гэдгийг л ойлгох юм. Ийм учраас нас ахих тусмаа л болгоомжилсан хүнээсээ суралцаж итгэжлсэн хүнээсээ хаширлах шаардлага гарах юм аа. Учир нь гэвэл цаг хугацаа өнгөрөх тусам бид нэр итгэлийн гардлахад боолчлогдож тэр хүнээсээ даварсан их хүслийг эрх тангил зангаараа нэгчгдэг айт. Итгэж ийн гэдэг тий. Харин эсэргээр болгоомжилсан хүнээсээ л боломжтой бүхэн дээр хэм хэмжээтэй байж чадаад байх шиг. Энэ зүй тогтлыг анзаарснаар итгэл гэдэг нь тунам хэтэрхээр хортой эрх танхил зангийн үндэс гэдгийг ойлгох юм. Аав ээж нь бидний бага насны одоо бүрэн итгэлийг минь даагчдаг. Бас өсвөр наснд итгэл дааж, эдэртэн наснд бас тий шүүмжлэхийн үндэс болчихсон л байх. Тэгээ бараг л насанд хүрэхээр ааваас өөр дайсангүй, ээжээс өөр өстөнгөө болчих гээд энэ нийгмийн одоо ятгалыг үнэхээр үзээ ядах. Эцэг нь хаяад явсан учраас ийм муу амьдарч байна ч гэж бодох шиг. Их нь ийм арчаагүй учраас эндээ төгжигдсэн ч гэж сэтгэж. Үнэхээр бидний эцэг их тийм муу юу? Эндээс л бид нэр харилцааны соёлын данхдагчийг олж хамтран амьдрахын одоо жайгийг сэтгэгчилсэн босов. Үнэндээ тийм бид нар өөрсдөө тийм төгс амьдрах гэж өөрснийхөө үүслийг үзэн ядаад байна. Ингэж өөрөөсөө ирээд хийх юм бол гутахаас цаашааг олоогүй учраас эсэргээр нь өөрөө эцэг их үндэслэгч шүү дээ гэж бодох замаар л одоо ажихаа хийдгээ одоо бясалгалаад үргэж байлаа. Би сайн эцэг байхын тулд юу хийх вэ? Муу эцэг байвал би юу хийх вэ? Яавал би сайн эцэг вэ? Яавал би муу эцэг вэ? Ийм бодсон. Ингэж ажигласан. Ажихаа бясалгалаа хийгээд бодол хийсэн. Тэгээ онгод тэнгэр минь надад ийм чиг өгсөн. Төгс муу эцэг байхыг чи нэг төсөөлөд хөө гэд. Төгөлдөр муу эцгийн занг гаргаад хаа гэж. Тэгээ бодчих. Архиуж хөөхтэй зодоол авгаа хөөхөнтэй маасгнаж эхийг нь ээжийг нь уйлуулаад ийм л амьдралыг одоо
бодож дийлхэн дээрээ. Тэгсэн чинь хадаа ба үнэхээр шаалж ийнэ гээд амар хийнэ гээд тэгж хэлжсэн. Эцэг болоогүй эцгэл хамгийн амар бидтэй гэж аа. Чиний үүслийг хүртэл устгаж өндгөн чинь хүртэл хагалж явах юм бол хамгийн муу эцэг босуу. Өчүүхэн жолтгоо үүрэг хүлээж амьсгалах эрхийг чамд олгоогүй тэр эцэг хамгийн адгийн амтан биш үү л гэж зөрүүлээд надаас асууж. Хей. Би яагаад тэнд муу эцэг үүсч вэ? Хей. Харин ч гэдэм салдаа замны гинхэн тэнэглэлээр хүн зовоохгүй гэж хүүхдийг алдраад. Хүүхэн зовоохгүй гэж абортыг хийжээд амьдарч яваа одоо ирчүүд ариухан гэж одоо сурчилдаг энэ нийгмийн гишүүн болсон би. Манай нэг энэ ч одоо дэгжил ярьдэн шүү дээ. Тижиж чадахгүй мэж төрүүлж чад аборт хийлгэж. Гэт энэ нийгмийн би гишүүн яагаад эн чин зүг үйлдэл штэ гэд хадахад хэлж. Тэгсэн чинь өчүүхэн оролдлого үн цэнтэй гэж онгод минь надад хэлж. Маш өчүүхэн оролдлого. Маш өчүүхэн оролдлого хийсэн л учраас үн цэнтэй юм аа. Тэнд хэмжигдэхүүн байгаа юм гэж хэлэх юм дээр. Тэгээд бид ярьж. Муу эцэг гэж өргүү эцгийг хэлж байгаа юм байна. Ер нь бол эцэг болоогүй нэг хэлж байгаа юм байна. Аав болоогүй хүүхэд төрүүлээгүй нэг хэлж байгаа юм. Үндсээ устгахчийг хэлж байгаа юм байна. Гэдэг дээр ойлголтоо олохын тулд сайн эцгийг одоо дараалалаар ингээд чагсааж. Тэг. Эхлээд тийм үү. Хоёул хийх төдийд л үүрэгтэй. Хамгийн анхдагч төвшин дээр эцэг байгаа нэг. Тэг. Хүүхэн хүний сэтгэлийг булааж хүнжилтэд авч орж итгэцлэлийг нь одоо төрүүлээд удам гэдгийг нь хэвлийд нь боожуулах анхдагч үйлдэлийг хийлээ. ертөнцийн жамыг дээдэлж байгаа адгуусны анхдагч зан үйл. Энд ядаж үүрэгтэй байхад энэс цаашаага ихтэн даатгаж энэ хорвоод тийм үү мөрөөж ирээд мөрөөслөлтөд hodгалдаад явж байгаа өсгөлтгүй эцгийн тухай бодлоо. Тэрэмслэлцэл алга болдог. Бидний хамгийн муу гэж одоо эцэг гэж боддог эр хүний хэлбэр эцэд. Гэтэл онгод манд гэж. Далд ертөнцийн зүй тогтлоороо бол чи сүнсэнд боломж олгож амьдралд итгэл авчирсан анхдагч үйлдэлтэй байгаа оноотой гэж. Оноотой гэж. Харин хүмүүн төрлөختний хөгжилд нь өөрийн үүрэггүй алдаатай л гэж хэлж. За дараагийн төвшөнд нь эцэг хүний тухай. Тэлт гэдэг эмэгтэй одоо тэрчлэнтэй одоо 9 сарыг туулж жирэмснээ 9 сарын туулж тэнд нь тэрл эмэгтэй одоо бие физиологийн одоо учир битүүлэг үйл явдалд одоо чадхыгаа ирээр зүтгэжээд өрөө мэдлүүлчээд одоо алга болж байгаа бас нэгэн өөдгөө эцгийн тухай бодол хийлвэ. Энэ дээр болохоор онгод манд гэж хоёр үүрэгтэй байлаа. Нэгтэн чи хүн сүнсийг тэтгэсэн үүрэгтэн бөгөөд ачт. Хоёр дахь нь эмэгтэй хүний энэ амьдралын хамгийн сул дорой мөчид нөөлөглөлийн хүчтэй нүглээс гэтэлгч энерлиг чи хайрыг чи өгч чадж байна л. Харин хүмүүн төрлөختний мөн чанарт үүрэггүй байлаа л. Тэгээд 3 дахь төвшний эцгийг бодлоо. Үрийг хийгээд, тээлтийг гитлээд 3 нас хүртэл нь хамт байлцсан эцэг. Энд онгод тэнгэр минь сүнсэндээ ачлалтай. Эмэгтэй хүний нийгмийн хамгийн дорой хамгаалалттай хайр шаардсан тэр мөчлөгт чи нөөлгөө үзүүлээд харин үрдээ нөөлгөө үзүүлсэнгүй л гэж хэлсэн юм л. Яагаад би ч паста хугацааг нь давж балиартах хугацааг нь гитлээд л зайлсан босоо л гэв. Энд нь
эх хүний зовлон байгаагаас үрийн зовлон эхлэегүй л. За бид хоёр те хоёулын шөнөөр үртэй болж 9 сар дээгдэж үртэй одоо 7 хавартай болгож 7 настай болгож те нийгмийн боловсролд оруулах хүртэлх үүрэгт эцгийг бодлоо. 7 нас хүртэл өсгсөн эцгийг бас бодлоо. Яа энэ дээр болохоор тэгж энд сүнсэнд үүрэгтэй байлаа. Эмэгтэй хүний нийгмийн дороотолтой байдаг 4 жилийг гítэлсний хамтаар нийгмийн тэтгэлийг олдог 3 жилийг олоод энэ эмэгтэй одоо тийм үү ирээс хамааралгүй болсон. Үрээч нөөлөглөж төрөөч манд чадна. Харин энэ цагаас энэ хүүхэд 3-аас 7 нас хүртэлх 4 жилд эр хүний багтал ялангуяа хүүхэд болол эцэг хүний анхдагч төсөөлөл хайр инрэл сэтгэл зүйн зөөлөн байдлыг хамжлага яасан. Эр зориг хамгаалалт хайрыг мэдэрсэн тэгш боловсралтан боллоо л гэх юм дээр. Энд хүрч чадсан бол чи үрийн тэнгэрт өнчинг бүтээгээгүй л гэж. Энээс цааш эвээгдсэн заяатай ир болохоос энэ хүртэл өнчин заяатай үр боождаг юм аа л гэж хэл. 7 нас хүрэгдгүй эцэг 7 нас хүртэл эхийг нь үртэн титгэдгүй эцэг өнчин заяатны эцэг юм байна. Гэхдээ эрийн нүгэлтэн бусаа. Үрийг нь тийм үү 14 нас хүртэл эцэг их болгож салж байгааг тунгаалаа бодлоо. Аж хааллаа. Тэгтэл тэгж энд нь эр юмарт итгэл төгөлдөртөн болтол хүмүүнийг хүмүүнжүүлж эзэн эрхтийн суйртыг чи тавьж чадсан шүү л гэж. Энд эвээгдсэн заяатны ихний үе шат. Эр юмарт ачлалтан бөгөөд тусдны хэлбэр үүссэн л. Тэгээ бас 21 авартай салж байгааг нь төсөллөө. Үртийн заяанд эцэг их нь 21 нас хүртэл хамтаар байхад төгөлдөр хүмүүний боловсралд дүүрлээ. Чиний одоо эцэг ихнэр хүн бүтээхээ үүрэг дээр ханлаа л гэж хэл. Би тэгээ гайхаж. Би ч одоо 30 авартыг давтлаа. Эцэгтэй эрхэлсэн би ч. Тэгэд энээс цааш эцэг хэрэггүй мөө л гэж асууж байгаа. Абаахаас. Жамын тогтолцоогоор бол бүрэн бий болсон хүмүүс 21 настай шүү дээ. Энд нь эцэг эхийн дэмжлэг биш. Энэ биеийн тулаан эхлэн. Одоо насан турш үн амьдрал эхлэн. Тэ? Амьдрал гэдэг одоо тулгарын өөрийн ирэл хийлэл дайчилгаа байгаас биш. Эцэг их чинь ачлалтан энэ чамайг хайрлах анд нөхөд чинь л болохоос биш. Аврагч чинь биш. Үүрэг нь босаа л гэв. 21 нас хүртэл хүнийг боожуулах энэ л урт аялалд ямар байхыг тунгаах юм бол эргээд ханийн тогтолцоо ойлгогдох юм байна гэд ойлгож байгаа. Ханийн тогтолцоо нь үртэйгээ уялдана. Энэ дээр би хазгаа заяатан зээгийн голомттой. Яхой бурлаа. Би бол алдчихсан. Гэхэд онсноо тооцоо балчирмэн л гэж. Яаж гэхэд удмаа ураг төрлөө чи дүүргэсэ. Ихтэй ночроолоогүй ч үрийнхээ сэтгэлийг гундаахгүй байхад эцэг нэрний чи хагасан ч гэсэн боожноо л. Мэдээж үрчинд юм. Бүтэн бүлдэн амьдраагүй ч гэсэн бүлээн нулимстаас урагшин болж байжнаа л гэж. Ойлгох чинь муу гэдэг нийгмийн сургаалтай шүү дээ би л гээд.
Тэгээ уйлахгүйгээр ухаарл хаана байх юм бэ миний хүү л гэж. Сэтгэлийн минь ноцоо өндөг шиг болж амьдралыг уйлж байгаа чадсан. Гониглож байгаад ухаарсан. Бүхий л хормын минь одоо зураглуулан харуулсан. Би одоо нэг зураглал хардаг. Би алдсан гэдгээ нулимсаараа олж мэддэг. Би авралгүй болсноо нулимсаараа өөртөө хүлээн зөвшөөрүүлдэг. Үгүй гэж тэрсэж зөрүүдэлж явахдаа өөрийнхөө энэ тарих ухамсарт нулимсаа нэрж гаргаж хагаад тэр нөхцөлийг хүлээн зөвшөөрдөг. Тэрчлээнд энэ хорвоод гониг гэдэг мэдрэмжийг эсэргүүцдэг. Гутрал гэдэг зүйлийг ухааралтай холбоогүй хүн юм байна гэдгээ л одоо олж мэдсэн юм да. За одоо тэгэхэд хинээс ч нөх дээ. Бакаан залуу байх та. Бүсгүйхэн өртөө ханилж бүлээн голомтонд одоо охинтой болсон явдалтай. Амины охиныг одоо зэлмэн гэдэг одоо том болсон. Би их бүтлгөөхөө. Тэрл бүсгүйхээ одоо хүсч байдаг амжилтанд нь цаг хугацаа орон зайгаар нийцээгүйгээс болоод салчихсан. Эмэгтэй хүний хүсэл бахыг хангаж эр хүн амжиж амьдрнаа л гэдэг одоо амжилт байлгүй дээ. Гэхдээ амжаагүй. Энэ нийгмийн одоо нэг асуудлыг би өөрийнхөө амьдрал дээр жишгэлээд ярьчих гэж бодоод байгаа. Би амжаагүй. Амжилттай байж. Цалин минь цагтаа ордоггүй тайдлах амжаагүй. Өмнө нөгөө тухаараараа ярьсан цалин минь цагтаа ордоггүй байсан. Тэр албаа гэж байсан гэдэг. Тэ. Цалин минь цагтаа ордоггүй тэр л хэрэл. Тэ. Цагтаа олоогүй хүүхдийн сүв. Цагтаа олоогүй памперс. Цагтаа бэлэн байгаагүй нийгмийн зовлон дээр салчихсан. Уулын би ажиллаа хийсэн л. Даанч цагтаа цалин минь ороогүйгээс салчихсан. Өөрийгөө өмөрж байгаа юм шиг юм яриад. Зүгээр л тийм үү. Нийгэм болоод энэ компани захирлуудад хэлэхэд цалингаа цагт нь өгчөөж хоцорсон сүүнээсээ болох хэрүүл тий хожигдсан памперснаас нь болох зовлон хийсэн хөдөлмөрөө би одоо үнэлүүлээд цагтаа цалин гэдгийг аваагүйгээсээ болоод салчихсан. Төрийн албаагч төмний ажилт нь л одоо юм шүү дээ. Тэгэхэд гэр бүлийн цагтаа хоолоо олоагүй, цагтаа сүүгээ олоогүй, цагтаа памперсаа олоогүй их нэрийн эхлийг одоо төвчж чадаагүй. Тэгэхэд энэхэн гомдлоо захиралдаа илэрхийлж чадаагүй төрийн албаа гэж. Захиралдаа хэлж чадаагүй төрийн албаа гэж. Төвгөө өөртөө үүсэхгүй гэдэг ажилчин мал юм байна. Бүлдээ хохирол үүсгэчихсэн. Бүлээндээ өөрийгөө өмөрөхдөө захирлаа өмөрч салчихсан. Иймээс одоо цагт нь орлогыг нөхөхийг одоо эрхэмлэж явд юм аа. Одоо захирлах даач тэр. Тэгээ залуу хүн учраас тэр үед одоо хүүхэн хүнийг ойлгохоос ч илүү өөрийгөө ч ойлгоогүй явж ирсэн учраас одоо ч юу ярих вэ? Мэдээж элсэж байгаа үрээ хүсэж байгаа мөрөөслөө эмхтэй хүн хаяхгүй. Ирчүүд бид нараас л цагт нь нэхнэ шүү дээ. Яг тэдэн цалин бунаа гэд яг л тэр өдөр авахыг хүснэ. Харин нийгэм маань энийг зохицуулсан билүү? ертөнцийн маань тэрийг хариуцсан билүү? Ингээл нийгмийн асуудлаас гэр бүлийн салалт. Би ч өөрийгөө л өмөрсөн буруутай хүн л. Өөрийгөө өмөрөхөд албатай байвал амжиргаа минь зулгана. Ажлаа би хийж яахгүй бол болохгүй. Ажилтай байвал амьдрал минь босно гэсэн итгэл дээр л одоо өөхөржил байсан нэгэн зал. Дөнгөж зургуулад өгсөөл. Харамсалтай нь би цагтаа цалинтай байгаагүй. За энэ хүү алдаагаа засаад
Чинээтэй байхдаа дахиад л би нэг бүлийг одоо би дийлэх байхаа гэд бас оролдож үзсэн. Над боломжтой болоод өөр ингэсэн дажгүй орлоготой болоод ямар тааж тийм цагтаа сүг авч чадна, цагтаа памперс авч чадна, цагтаа хөргөгчөд дүүргэж дийл. Энэ л насандаа би чинээтэй дажгүй чинэлэг айлын охиныг авцуусаа. Асуудал бүр хүндэрсэн. Ерөөсө цагтаа орлогоо тушаадаг их нэрийн асуудлыг шийдэх гэсэн биш. Хувь хүний үзэл бодлороо дэвсэлсэн. Эмэгтэй хүнийг дээдэд эрхэмлээд эр хүнийг доодод дэвслэх нийгмийн суртал ухуулгын феминист их нэртэй байсны хувьд нандинхийн дээдэр нандинаад өөрийгөө дэвсэлхийн дээдэр дэвслээд. Тэгэхээр чи эмэгтэй хүнд эрэгтэй хүн хэрэгцээгүй байдгийг нотолцдог юм байл. Яагаад гэж? Эмэгтэй хүн өөрөөсөө хүчрхэг эр хүнийг хүсдэг болохоос өөртөө дэвсүүлдгийг хүсдэггүй онцлогоор бас л хаягдчих. Тэгэл феминизмыг гайхдаг болсон. Тэгж их эрийг дэвсэж хүссэн ирээ авчаад яагаад ир шиг ир биш байна гэд хайж байгаа юм бол чадaltaй залуу биш байна гэд хаягдчихсан. Чадал чансаагаа нотлохгүй байна гэд хаягдчихсан. Өөрийн үзэл бодолтой бөө боллоо. Үгнээс нь гарлаа гэд хаягдчихсан. Энэ шашны үзэл сурталын зөрчил бишээ. Феминизм зөрчил. Бас тэр хүний буруу биш шүү дээ. Нийгмийн шилдэг ухамсар феминизм шүү дээ. Гэхдээ феминистийн амьдрал ганцаараа тууллын мөртөө гэдэг тэр эмэгтэйчүүд нь бийж мэд. Тэр феминизмын дарлагдсан боол эр хүн байхыг хичээсэн. Өөрийнхөө бяцхаацлыг өөрийгөө амьд байлгахын төлөө гаргасан. Үнэн дээр тийм. Тэр дорой эр хүнийг феминист эмэгтэй хайрлаг. Хайрын ихлэр хашгирч агаад хайраа нэхэж алгадаж агаад салчихсан. Эхнэрээ задаа салцсан. Чи намайг нэг удаач болтгой хүндлээч гэд хүч хэрэглээ салчихсан. Чи надад нэг удаа хүндлэл үзүүлээч гэд нулимсаа биш гараа тэнэлгээ салчихсан. Үнэхээр феминист эмэгтэй дагуур сүүдэр мэт ирээ. Феминист эмэгтэйч өөрөө хүсдэггүй гэдгээ нотолсон. Ганц тэрийгэ бүтээгээд тэрийг авахаараа голчхт юм байл. Тэнд нь эр хүн байхгүй. Алгадчихдаг юм байл. Тэгээд авралт төрийн засаг зайлцгаал гэдэг юм байл. Амьдрахын эрхийг эхнэрээсээ гуйж алгадаж ам аварч өөртөө эзэн суух гэж зайлбарч мөргөж нийгмийн үзлийн гүн рүү нэвчиж эм хүний бүхэл хүсэл дарангуулын ертөнц байж болох уу гэж асууж өнөөдөр оршижлаа. Үнэхээр феминист эмэгтэйтэй аз жаргалтай байх уу? Өөртөө аз жаргалтай байх уу? Хүний хос байж чадах уу? Хүнтэй хослон амьдрах боломжтой юу гэдгийг л асуув. Харамсалтай нь миний мэдх бүх феминист эмэгтэй ганцаараа ханилж үздэгч салах тавилантай. Эцээ тийм үү? Шилдэг феминист эмэгтэй шилдэг эр хүнийг би одоогоор олоогүй л. Арчланд байдаг бол надад танилцуулж өгөөрэй. За, эр хүн байна. Цагтаа цалингаа авч өргөгч хугацаанд дүүрэх ёстой. Би бол одоо хийж чадна.
Өөрийн үзлээж тухайн эмэгтэй үзлээж зэрэгцүүлж дийлнэ. Алдлаа, сурлаа. Ахиад нэг оролдё гэдэг зоргиол бити алдаарэ гэж одоо онготууд маань сургач л байна. Гэхдээ үнэндээ хоёрын хоёр алдаага тэ хүн төмөнд ингэж ярьж шившиглээ сууж байгаа юм чи магадгүй ганцаараа амьдралыг туулахар хэмжээний ихтгэлтэй болж л байна. Феминист эмэгтэйтэй л байдаг гэж олцохгүй. Гансарсан сэтгэлд минь нөөлөг байхгүй гэж итгэжлээ. Бараг л өөрийн хараалыг оюундаа ботсон. Энэ л өчт онготууд минь зэмлэхэл. Олон их нэртэй байдаг бидний арга зайлыг сурахгүй олиггүй муу эргэж одоо намайг зэмлсээр л. Үнэхээр олон их нэртэй байх юм бол амьдрал азчралтай болдсон болов. Энд нь загнуулаад тэнд нь очиж уйлал, тэнд нь очиж инээсэн, энд нь очиж хэрэгжүүлэл. Нэрнгээсээ л эрэхтэй хүнд олон эмэгтэй байж сэтгэл гэдгийг нь хатамжилтын болов. Гайхч л. Туршаад л үзээ амьдрал дээр. Ямар тач их нэртэй болох зоргиол бэлтий алдаарай гэдэг захиасанд нь сууж л бай. Сан хан бай. Энэ хүүхнийхээ хүслийг хүрэн зүрхэндээ тэгээд бүхнийг нь заа гэж хэлэх бүлээн мүлжлэг биш гэдгийг би та нарт тунхаглаж. Тэгж чаддаг эр хүнийг хамгийн ихээр эмэгтэй хүн хайрлна гэдэг чинь өөртөө хотл ярьсан. Үнэндээ тийм эрийг хүсдэггүй эмэгтэйчүүд нь тодорхой. Харин тэ ерөнхийд нь тийм үү амьдралыг аваа явчихдаг. Цагтаа хөргөгчөд өргөдөг эрчүүд л хантайгаа үлддэг нь тодорхой. Уртаас урт ханилж хоёлын мөчлөгөө дуусгасан хосоод урт богны хэрүүлийг хийж агаад гэрийн ясаа олохдоо тийм үү цагтаа хөргөгчөд өргөсөн л үнэ. Харин цалгиж их хэрэлдсэн ч үнэ. Тийм үү үрсээсээ нүглээ нуусан ч үнэ. Гэхдээ бие биенийхээ төлөө бие биенээ хүлээн зөвшөөрч нэг нь ялах гэж нэг нь ялагдах гэж биш. Зэрэгцэх гэж үзлээ илэрхийлж хамтаар хоёр талаасаа бууж өгчиж эвлэрч чаддаг. Нууц дээр л энэ орчлон бүтэн гэр бүлтэй байгааг энэ төс буурлуудын амьдралаас өглүүлээд л сонсоод л энэ цагийн ялагчд байж л байна. Энэ цагийн хугацаанд ялагчд байж л байна. Их нэртэйгээ хамт хөгшрөхсөд оршчл байна. Тэд тийм үү эхнэрөө тэгдэм гэдэл саргадаг. Тэд нөхрөө тийм гэдэл хэлдэг. Энэ үгнээс л хосын амьдралын нууцыг хорвоогийн тууллаас нь тэмтэрж л явна. Харин би ямар ч салсан хосоос зөвлөгөө авахгүй шүү. Зөвхөн амьдралыг бүтнээрээ, бүлээнээрээ бүхэл хоёр биеиндээ аз жаргал өгч чадсан хосоод надад зөв л. Та хоёрын жишг надад хэрэгтэй. Жишээ хэрэгтэй. Тэгэхгүй юм уу? Одоо миний жишээлж байгаа ганц эр хүн болох одоо галуу эртний өвгдүүд маань хос их нэртэй болчоод 2-3-аар нь ханилчаад ерөөсө жишг болж чадахгүй байгаа. Тэ? Одоо ах ч одоо өчнөө их нэртэй. Агаж ах ч дэндээ их нэртэй. Амтгаан ч 32 их нэртэй гэдэг. Надад жишг болохгүй байна уу? Гэтэл тийм үү? Энэ нийгмийн төр засгийн хоёрхан хүн тийм үү хоорондоо эвлэлдээд амьдр гэдэг дээр ээжээ аавын насныхан эмээ өвөөгийн дүүргэлтэнгүүд мэн. Хоёр биеиндээ жаргалаа өгч чадсан. Бардам мэтгэл байвал бидэн шиг залуучуудад битүүдээ хэрэлцэн хэрүүл болгоно. Хэрхэн давснаа бие биенээ хэрхэн уучлж хамтаар урагшилж дийлснэ айлдж агаарай. Гуй мөргсүү эмгөө үгэн даачд минь. Эсэргээрээ хосоороо тийм үү
60 насаа даваагүй. Хоёулаа үрээ өсгөөгүй. Хинч байсан дуугаа яж байгаарай. Та нар бол алдаагаа соёл болгосон харын соёлтнооч. Та нарын амьдрал хэрэггүй. Сингл эмээнэр, сингл өвөөнөр амаа амхоо л гэж хэлээ. За. Ханы хүсэлтэй. Хайр дурлал ондоо. Хайрлсан бүсгүй минь хүчигдэг. Хайрлсан бүсгүй минь хүнтэй суучдаг. Хайрлсан бүсгүй минь хүний ихнэр байдаг. Хүний сэтгэл тэгээ сохордоо. Болохгүй бол гомдооч. Болцлоо нийлүүлээд жаахан ухамсар гаргаад л хамтаар амьдрахаар өргөчөөд өргөж чадахгүй. Тэгээд тэр алдаа газасгаар нөгөө алдаа газасгаар гурав дахь алдаа газасгаар дөрөв дахь алдаа. Ер нь зохицлоо би өөрөө л олохгүй байна гэдэг сайтар тунгаасан даа. Тэгээд өвдөдсөн. Ханилах зориг тээсэн. 7 эмэгтэй байдгийг мэднэ. Тэгээд өвдөдсөн нь одоо тэрнээс нь бүтэмжтэй болсон 2 албан ёсны хүүхдээ маань ээжүүд байдгийг мэддэг учраас зоригоо бити алдаарай. Хайрлаж дурлахаас татгалзаж болохгүй шүү л гэж захин. Тэгээд би хэлий, хамлая. Би албан ёсоор үерхсэн бол давхар явалтаагүй шүү. Давхар хуйлжаагүй шүү. Зүгээр л хурдан солиод байгаа гэмтэй. Эсвэл хурдан хаягдаад байгаа нүгэлтэй. Харин эрэлхийллийн хугацаанд тийм олон эмэгтэй сандсан минь болол үнэ. За хань эрэлхийлхийн тухай ярил л да. Мэдээж нь зүгээр л ажиллаж амьдарч байх чинь эмэгтэй хүн чамайг таахгүй нүн. Зүгээр л нэг гонталаахын хэлтгэр гэртэл байгаа юм бол гэдэг шиг. Зүггүүтэй тийм үү. Хөөе чи намайг сонирхооч гэд ингээд өдөө хатхан ч үнэ. Өдөж хатгсан бүхэн ч тийм үү. Ханчин биш. Өдөж хатгсан бүхэн ч ханчин биш. Энэ үнэнг тийм үү. Садар самантай хайлаад яах вэ? Болох нь бүтэх нь гэдэг одоо туршаа дээр эхлээд нэг сайхан аяг кофе уугаад ярилцсан. Бас нэг ийм хүний өр байд юм байна гэдэг оюун бодолд нь дурлахыг хамгийн дөрөнд хийжээ. За тэгээд оюун бодол нь таацаа. Миний үзэж боддогтай, миний сэтгэж мөрөөддөгтэй одоо ойролцоомаа гэд. Мэдээж нэрээ тийм хамгийн дөрөнд хүн шиг бүтэн байх нь чухал л да. За тэр ч яагаад юм. Би бүрэн бүтэн биш хүн одоо хайрлж сэтгэжил чаддгүй. Тийм одоо нинжин биш гэдгээ мэднэ. Тийм нинжин байж чаддаг ир хүмүүсээр бахарх нөө. Тэр ирчүүдэд, тэр эмэгтэйчүүдэд хамгийн сайн сайхан өсөөд л оргоогоо айтаад болоосай. Нөрөөд тийм тамирыг гаргаж чадаагүй л байгаа нүнэнтэй. Тиймээс бүрэн бүтэн бөгөөд нь эцэг ихийн бүтээмж нь аятай байгааг эхлээд харж чаддаг. Тэгэхээр би бүтэн хүн сонирхдаг. Зүстэй хүн сонирхдаг. Ингэж тийм үү. Нэг хос болох уугүй юу гэдгийг эргэлздэг сэтгэлгээгээ эрхэндээ байлгахгүй бол тааг сохорнуудээр одоо тавилан дүүрэн ч гэж явах вэ. За тэгээд аяг кофенэ одоо арыг хийгээд оюун санааны нийцэл ер нь урт ярьж гин үү, богино уулзж байна уу гэдгийг анзаарна. Нэжгээд цагийг зугаатай өнгөрүүлж сэтгэл нийцэж оюун цэнгэж ивэл дараагийн алхам хамтаар тийм гадуур дотор явхад хөл зэрэгцэж гин үү. За дараа нь энэ эмэгтэйтэй нэгэн өдрийг бүтэн өнгөрөөгөөд үзэхэд соёл нийцэж гин үү.
За тэгээд за оюун санаа нь нийцтэй юм байна. Алхаа гიშгэн нийцтэй юм байна гэдгийг шалгаад ирэхээр тийм үү. Дотор хувцсыг нь шувталж хоёул нийцж байна уу гэж бас үзнэ. Бас энэ дээрч тийм үү. Олон эмэгтэй нийцтэй биш л дээ. За тэгээд хоёул нийцтэй байгаа юм бол тийм үү. Бүл нийцтэй юу гэдэг. Аав ээжт нь өөрийгөө танилцуулна. Зүүн уулгаач гэх юм бол хадам нийцэхгүйгээс болоод бас тийм үү ах цаад ханилах төвшин рүү орохгүй байх энгийн. Тэгэхгүй бол тийм үү ханилаад суусан хосын амьдралд хадам нийцэхгүй чинь хосын бус шалтгааны салтын том байна шүү дээ. Тэгээд хадам нийцтэй байгаад ирэхээр үрийн заяар орно шүү дээ. Энэ хүртэл явдаг энгийн бүхнийг садарч буу хутгаарай. Сорио юм аа. Хайж л явна шүү дээ. Хэрэн бүхс бөөрийг тийм бүхс бөөр нийлсэн бүхэндээ бүтэн амьдрал болно ч гэж юу байх вэ? Тийм биз дээ. Бөөр бүхсийг нь одоо картагаа нийлүүлж байгаа юм чинь гар миний хань юм аа гэд амьдрчиж болно шүү дээ. Гэхдээ тэрийг тийм үү хамгийн муу эцэг бөгөөд хамгийн амжилтгүй эрийн түүхээ гэж одоо онгодууд минь жигшээд байгаа учраас удмаа үргэлжлүүлж өөрийнхөө сэтгэл сүнсийг баясгах ханаа ирэтхийх нь чухлаа. Гэхдээ ханаа ирэтхийх зүрх зоригтой байхын нөртөд хөргөгч дүүргэх тамиртынхээтэй байхыг л хичээнгүүлэх нь чухал. Бас тийм үү хоёр биенээ бүтээдэг гэдэг юм. Тийм үү. Хосууд хоёулаа эренж бай, эмэнж бай. Өөрийн хүслийг дураар тавьж нөгөөдхөө засаглахын оронд дундаа хийж хоёр биенээ бүтээх ёстойг давхамсарлаа л явна. Энэ дээр манай цаг үеийн эмэгтэйчүүд ямар хэрцгий гэсэн. Хүссэн ирээ олж ханилах гээд байхаас хүслэн дээрээ бүтээхтэр үнэнхээр үзэл бодол төлөв шүү. Өнөмлөхөө ховор эрдэнэс бол хоёрчээ. Тиймээс ирээдүйн ханаа энэ подкастаараа би бүтээхийг оролдоод байна. За ханы хүслээс тийм гадуур хоёулын хүслийн тухай яриа. Би ч ханилах хүслээс гадна эмэгтэй хүний тийм ичхүүргүй их ертөнцид боол тоглоомын хэлбэртэй бас нэг ирхөө. Тэд нар зүгээр л тийм өмдөйг минь шавтлаад зугаацах сонирхлоор над руу ойртд түмэн эмэгтэйчүүд баг. Нөхөртэй уймултарсан ихч мэгэн. Эсвэл энэ нэрийг зүгээр л сонжуурхад үзье гэдэг наадагч. Эсвэл хүнээс дутчлаа гэд өрсөлдөгч нь гэд олон эмэгтэйчүүд тэ шохооронгүй над руу дайрдаг. Тавнэл саналыг нь сонсгоор тийм үү зүгээр л наадгаа. Хоёлын наадгаа гэдэг ертөнц байна. Энэ дээр тийм үү ямар ч ханийн тогтолцоо байхгүй. Бэлэг нийцүүлэх зугаа. Энийг бузар гэж үздэг одоо нийгмийн хэсэг байна. Ханаа эрэлхийлэх аян замны аян зам нь одоо бүтчээж гэж тоолох юм бас байдаг. Эсвэл тийм бүтлгүй амьдралын хэлбэрээ гээд энэ замаас одоо зайгаа барьдаг ч байдаг. Энэ дээр бол би зүгээр л соёлтой байл гэж хэлнэ. Ямар ч байсан тийм үү бие биенээ ямар тааж эрүүл мэндээр нь битээ охироо. Хамгийн түрүүнд хоёр биенээ эрүүл байлгах нь чухал. Өвч болохгүй. Харин ханилтын амлалтыг өгсөн хойно энэ бүхэн хориот. Хоёлын наадгаа хориот. Мэдээж танаа ихнэр болж байгаа хүн хос ихнэрийн тогтолцоог зөвшөөрдгүү л бол ахиад ихнэр хайх аян замд чинь хаалттай шүү дээ. За.